Чек улсаас iPad бүхий хийж бүрэл сетап угсруулах захиалга ирсэн тул хамтдаа угсарцгаая. Захиалагчтай харилцан зөвшөөрлсөний үндсэн дээр бид хоёрын хувьд 2021 оны 5 дугаар үеийн Pro M1 чиптэй iPad Pro сонгосон байна. График болон үзүүлэлтийн хувьд M1 чипэнд дэндүү хангалттай гэж үздэг. Захиалагчийн хувьд сайхныг хүртэл эмулятор төрлөөр тоглож байсан бөгөөд дараах холбогч төхөөрөмж болон дагалдах хэрэгслүүдийг сонгосон байна. iPad үйлдвэрлэлийн систем дээр бидний хувьд хоёр төрлийн холбогч төхөөрөмж ашиглах боломжтой байдаг. Нэг нь алдарт RAM shell GD235 гих загварууд бүгд болдог. Гэхдээ үйлдвэрлэлийн систем апдейт хийгдээгүй iPad дээр тусгай iPad дээр болдог гэдгийг мартаж болохгүй. За үүнээс гадна сүүлийн үед ашиглаад байгаа Lensa 4 бит бус холбогчийг илүү ихээр сонирхох болсон. Гол зүйл бол холбогчоо сонгосон. Хоёрдугаарт маусыг VXC R1 загварын утасгүй маусыг сонгосон байна. Гуравдугаарт кейбордыг бидний хувьд гарын жижиг томоос хамаарч аль эсвэл чимээгүй даралтаас нь харгалзан сонголтоо хийдэг. Тухайн үйлчлүүлэгч маань чимээгүй даралттай white switchтэй K6 106 гих загварыг сонгосон байна. Дөрөвдүгээрт нь бидний хувьд холбогч төхөөрөмжөөс пад руу залгагдах хаб шаардлагатай болно. Хаб яагаад хэрэгтэй вэ гэхээр холбогч төхөөрөмж төр хүчний оролт байхгүй, iPad дээр мөн ялгаагүй байхгүй. Тийм учраас хаб авах нь зайлшгүй эргээ. 80,000 5 оролттой хабыг сонгосон байна. MH368 гэх энэхүү загвар нь бидний ердийн хэрэглээг бүрэн хангадаг. Стриминг төвшөнд ашиглах бол нэмэлтээр HDMI порттой байх хэрэгцээтэй болдог. Хамгийн сүүлд нь бидэнд тогтоогч хэрэг болно. Аль эсвэл хөргүүр. Энэхүү тогтоогчийг сонгосон байна. 360 суурьтай, дээшээ суналттай. Гар нь энийг сундаг гэсэн үг. Бидний зүгээс бэлгэнд iPad дээр нь шилэн наалт өнгөгүй гэр маусны пад өгч байгаа. За одоо угсралтай ажилд орцгоно. Энэхүү iPad нь 21 оны 5 дугаар үеийн Pro 128 ГБ-ийн багтаамжтай селлюлар буюу SIM дэмждэг загвар. Хэмжээний хувьд 12.9 инч Space Gray өнгөтэй. Бидний хувьд keyboard mouse залгаж холбогч төхөөрөмжөөр дамжуулж тоглохын тулд үйлдвэрлэлийн систем нь апдейт хийгдээгүй байх ёстой. Өмнөх бичлэгүүдээр та бүхэндээ цохос дурдсан. Энэхүү iPad-ны үйлдвэрлэлийн систем нь өөрөө 15.3.1 дээр зогсоосон бөгөөд бидний зүгээс нэмэлт програмыг суулгаж холбогч төхөөрөмж ашиглах боломжтой болгосон. Түүнчлэн апдейт хийгдэхээс сэргийлж нэмэлт програмын тусламжтайгаар дахин үйлдвэрлэлийн систем дээр апдейт notification эрхийг болиулсан байна. Энэ тогтоогчны давуу талаас товчхон дурдахад дээшээ суналттай суурь нь 360 эргэдэг. Дээшээ суналттай байхаараа харах үнцэг маань илүү ойртож өгнө. График дүрслэл хүчин чадлын хувьд iPad Pro-той бол ярилтгүйтэй. Smooth Ultra Extreme
120 FPS явна гэсэн үг. Сонгосон нэмэлт болон шаардлагатай хэрэгслүүдийг эхнээс нь задлж үзцгээе. RAM shell GT5. RAM shell брэндээс гаргасан хамгийн сүүлийн төхөөрөмж нь GT5 байна одоогоор. За өөрт нь хоёр төрлийн кабель дагалдаж ирж байгаа. C-ээс C, C-ээс A. За төхөөрөмж маань харагдаж байна. Баруун зүүн дээр keyboard маусны холболттой. Одоо энэ цагаан зураастай дата холболт, араас нь ирж байгаа тог. Ерөөсөө машингийн. Энэ байхгүйгээр бид нар keyboard маусыг удирдах боломжгүй. Энэ маань өөрөө Bluetooth болон шууд холболт гэсэн хосолсон гормоор ажилладаг. Keyboard K106 white switchтэй. White switch гэдэг нь даралт нь өөрөө чимээгүй гэсэн. Одоо энэ дээр харагдаж байна. Даралт чимээгүй байхаар таны багийн болон эргэн тойронд байгаа хүмүүст төвөгтөд ачагласан чимээ гарахгүй гэсэн үг. Энэ бол яг стандарт жоохон нарийн жижигвтер гартай хүнд бол их гоё болдог keyboard. Маус VXC R1 wireless загвар байна. За ерөнхий үзүүлэлтүүдээс нь харахад өөрийн цэвэр чинь 55 г 520 мА батарей. Нийт цэник барилт бол бас амар да. Би өөрөө ашигладаг. 7 хоног тасралтгүй шахуу хэрэгэлдэг. Энэ маусны загвар хийц үн нь бол үнэхээр гоё. Маш олон хүн хэрэгэлдэг, санал болгодог. За өөрийн C-ээс A руу USB кабель байна. Маш хөнгөн, барихад маш эвтэйхэн. Даралтууд нь мөн ялгаагүй гоё. За тэгээд бидний хувьд 2.4 ГГц буюу энэхүү хүлээн авахчаар залгаж өгснөөр ямар нэгэн гоцрогдолгүйгээр удирднаа гэсэн. Түүнээс гадна доошо Bluetooth горим дээр нь тавьснаар ингийн офис хэрэглээгээр ашиглах боломжтой. Хабны хувьд MH368 5.1 оролцоотой хабыг сонгосон. Энэний хэрэглээ өөрөө бидний өдөр тутамд хангалттай, дэндүү хангалттай байдаг. C порт сэнэглэгч, C аудио болон дата 2.0-той 2.0 болон 3.0-той 2 ширхэг A оролт 3.5 мм-ийн чигвэршний оролт. Ингээд л болоо. Төхөөрөмжүүдээ хооронд нь холбоцгоё. C-ээс C кабелийг ашиглана. За хамгийн ихэнд хаб маань iPad руугаа залгагдана. За GT дээрээс ирэх шууд холболтыг бидний зүгээс C-ээс C-гээр өгчнө. Энэхүү холболт шууд өгснээ дагуу keyboard болон мауснаас ирэх команд нь zero delay буюу тэг оцролттой шууд очно гэсэн. GT5-ын бас нэг онцлог нь заавал гаднаас тижэл өгөхгүйгээр паднаасаа буцаагаад энэхүү залгуураараа тижэл авч ажиллах боломжтой болсон их таалагдсан. iPad сэнэгтэй үед энэхүү төхөөрөмжийг бариад явж байхад л энэ төр тоггүй газар тоглож болно гэсэн үг. Keyboard өгсөн. Одоо маусныхаа 2.4 ГГц-ийн донглыг нь аваад нөгөө талд нь өгнө. Тоглож байх явцад iPad-ны зэник маш хурдан ундаг бөгөөд бидний хувьд хабаараа дамжуулан байнгын цэнэглэх шаардлага гардаг. Холболтууд бүгд хийгдлээ. Одоо тохиргоонд орцгоё. Тохиргоог илүү үр дүнтэй алдаа багтаа байлгах үүднээс хэрэглэгчийн зөвшөөрлөөр аккаунтны холбоосыг авч оруулж хийснээр илүү үр дүнтэй болдог.
Тэгштэй хэцүү. Гадаадаас ирсэн захиалгын тохиргоон дээр илүү наривчлалтай ажилладаг. Яагаад гэвэл өссөн үедээ над дээр ирээд тохиргоо хэлэх боломжгүй байдаг тул аль болох хийндээ хялбар аргаар зааварчилгааг нь иж бүрөө өгдөг байгаа. Энгийн тохиргооноос гадна бидний хувьд тухайн үйлчлүүлэгчтэй ярилцж хагаад recoil баригч ашигланаа гэсэн тул recoil баригчийг нь бүх буун дээр нэг бүрчлэн тохируулж өгч байгаа. За тэрнээс гадна ерөнхий зааварчилгаа бичлэгийг тусгаалan өөрт нь зориулж хийж өгч байгаа. Тэгснээр тухайн үйлчлүүлэгч маань жижиг асуудал гарсан ч бидэнтэй холбогдох шаардлагагүйгээр өөрөө хангах шатны ойлголт авах боломжтой байдаг. Ramshell брендийн хувьд сүүлийн 2-3 хавтадаас хойш тоглолтын дундуур recoil баригч ашигладаг хүмүүстээр ойр зур асуудлууд мэдрэгдээд байгаа. Тэр нь яаж байгаа вэ гэхээр recoil баригчийн тоонууд нүүрэ алдагдаад тоглолтын дундуур дуран таних гэх мэт мэрсэр асуудлууд дуулдаад байгаа. Гэхдээ ер нь бол үндсэн ажиллагааны хувьд бол GT-г бол бид нар анхнаасаа хэрэгэлсэн болохоор сэтгэлд илүү ойр байдаг. Гэхдээ аливаа зүйл дээр яалтчгүй үргэлж технологийн төвшөнд бол шинжлэгдэж байдаг учраас бидний хувьд шинэ зүйлийг хүлээж авахаас өөр арга байхгүй. Өнөөдөр авсан хамгийн дулцсан сайн бүтээгдэхүүн маргааш гэхэд хоцрохыг ч үгүйсэхгүй. Тийм болохоор өнгөрснөө үгүйсэхгүйгээр шинэлэг зүйлийг эргээр хүлээж авцгааж байхыг уриалж байна. Хэдий keyboard mouse ашиглан тоглох нь давуу мэт санагдаж байгаа ч яг бодит байдал дээр миний хувьд өөрөө гар утсан дээр тоглодог. Ингээд тохиргоо хийж байгаа хавцад энэ олон хүн дээр тохиргоо хийхэд гих мэт ганц хоёр тоглож үзэхэд тийм амархан бол биш. Яг үннийг хэлэхэд. Бидний төсөөллөөр бол keyboard mouse барихаар ер нь тоглоход маш хялбар гэж боддог. Гэхдээ яг үнэн дээрээ бол бас энэ чинь тоглож чаддаг хүн байна, чаддаггүй хүн байна. Гар утсан дээр яг үннийг хэлэхэд миний хувьд бол гайрогоороо тоглох нь хамаагүй хялбар, илүү оновчтой мэт санагддаг. Гэхдээ хүн болгоны бодол бас өөр ах. Тэглийгээд бидний хувьд бас keyboard mouse-аар тоглодог гэдгийг нэг адлаад ах шаардлагагүй гэж үздэг. За тэрнээс гадна recoil баригчийг хүмүүс маш ихээр сонирхдаг. Recoil баригч гэдэг нь юу юм бэ? Яг ямар учиртай юм бэ гэхээр дийлэгцэн дээр бидний өмнөөс даралт өгч байгаа гэсэн. Дээрээс доошо даралтыг дийлэгцэн дээр өгнө. Харин хоёр тийшээ савлгаа гэдэг зүйл байгаа. Тэгэхээр хэдий recoil барьж ийн гэд нэг зэг дээр тэгэж амар одоо хааг шиг гэх юм уу маш сайн оновчтой буудна гэсэн ойлголт байхгүй. Бидний утсан дээр гайрогоороо яаж синсэд харуулдаг лээ. Тэрэн шиг мэдрэмжээрээ савлгааг нь барих шаардлагатай болдог. Одоо ингээ харж байгаачлан хоёр тийшээ савлгаа маш их байдаг. Энийг тэгэхээр бидний мэдрэмжээрээ татнаа гэсэн. За тэгээд recoil баригчийн үндсэн ажиллах зарчим нь энэхүү төхөөрөмжтөр болохоор бууга таньдаг, бууга таниад одоо линза төхөөрөмж бол нэмэлтээр дуран таньдаг. Бууга таних зэрэгцээ суугаа хөвтэй үйлдэл тус бүрээр нь таньна. Тэдгээрийг таньсны үндсэн дээр буу тус бүр дээр тусгаалсан даралтуудыг бий болгож өгдөг. Тэр даралт нь өөрөө тоогоор хэмжигддэг. Тэр тоогоор өөртөө тохируулаад буудалтандаа тааруулаад ихсгэж багасгаад явна. За бас нэг дурддагдаагүй зүйл нь single mode дээр бодог бүх буугаар шүршдэг. Одоо дэлгэцний дээр харагдаж байгаачлан автоклик гэдэг систем нь өөрөө энэ дээр ажиллаж байдаг. Single-ээр бууддаг бүх төрлийн буугаар шүршин, нэмэлт тоног авахгүйгээр шүршин гэсэн. За энэ аккаунт дээр үндсэн тохиргоо маань бэлэн болчлоо. Одоо нөгөө
хэрэглэгчдэд зориулсан тусгайлсан тайлбар бичлэгийг эхнээс нь агаас яа хүртэл тайлбарлана. Холболтыг жишээлбэл яаж хийх вэ? Энэ дээрээс бас программын алдаанууд, програм дээр ойр зур асууж тодруулах зүйлүүд их гардаг учраас тэдгээрийг бүгднийг тайлбарсан видео бичлэгийг хийж аваад энэхүү iPad-н дээр нь өөр дээр нь суулгаад явуулчихдаг. Тэгэхээр тухайн хэрэглэгч маань шаардлагатай үед бичлэгийг хараа санчна. Мэдээж бидний хувьд нэг удаадаа тэгж зааж өгөөд бүх зүйлийг хайчихгүй. Авснаас хойш сар аль эсвэл 2 сарын хугацаанд ойр зур шаардлагатай мэдээлэгдэхүүнүүдийг тухайн үйлчлүүлэгчтэй зааж зөвлөд зөвлөх үйлчилгээ маань тэгээд үргэлжлээд явдаг байгаа шүү. Миний мэдхээр 2 сизны өмнөөс нэмэлт хэрэгсэл ашигладаг keyboard mouse ашигладаг хэрэглэгчдийн үед жоохон таагүй мэдээ дуулсан энэ юу вэ гэхээр PUBG Mobile-аас Ultimate Royale руу нэвтрхийг хориглосон. High risk буюу эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж үзсэн. За үүнийг аргачлалыг бидний зүгээс олсон. Тэрийг төлбөртөөгөр нэмэлт төлбөртөөгөр тохиргоог нь хийж өгч байгаа. Харин одоо шинээр iPad авч байгаа хэрэглэгч нартай тэрхүү үйлчилгээг нь ажлын үстэнд шууд оруулаад өгчдөг болсон. Тэгэхээр хэрвээ та манайхаас iPad авах юм бол тэр нэмэлт тохиргоо нь өөрөө Ultimate Royale дарах боломжтой гэсэн үг. Тайлбар бичлэг болон иж бүрэн тохиргоо иж бүрэн хийгдээд дуслаа. Одоо энэхүү iPad маань шинэ эзэн дээрээ очиход бэлэн боллоо. Буцаад савлаад каргонд нь хүргэж өгцгөөе.